сайн байцгаана уу. Бүгдээрэнд нэг өдрийн мэндэргий. За United Education Mongolia-гаас солонгой зөвлөх холбогдож байна. За өнөөдрийн дугаараар бичлэгээрээ бид манай хамтран ажилладаг Шинзландийн сургуулиас тэтгэлэг зарлж орж ирсэн байгаа. Тэрхүү талаар бяцхан мэдээлэл хүргээд видео хэлбэрээр үлдээч гэж бодсон байгаа. За тэгээд ямар сургууль вэ гэхээр өмнө нь бол бас нэг танилцуулж ирсэн сургууль тухайн сургуулийг бид нар видеогоор танилцуулсан болохоор энэ удаад бол тэтгэлийн талаар нь ерөнхийдөө мэдээлж байна. За Отогон гэдэг политехникийн коллеж байгаа. За энэ коллеж маань болохоор Шинзландд 3 кампустай үйл ажиллагаа явуулдаг. За Оклендд байдаг, Дүндэнүүн, за тэгээд Central Otогон гэдэг ийм 3 кампуст байрладаг байгаа. За тухайн коллеж маань болохоор бакалавр, магистр, за мэргэжлийн курсууд, англи хэлний бэлтгэл гэдэг ангиудтай. За сая биднэрт орж ирсэн тэтгэлэг маань болохоор за $1600-аас $7200 хооронд тийм тэтгэлэг өгсөн байгаа. За тэгээд одоо энэ тэтгэлгийн маань болохоор гол хэдий хүртэл вэ гэхээр одоо 6 сарын 30-ны хүртэл ерөөдөө бол материалаа аваад 6 сарын 30 хүртэл орж байгаа одоо бүх хэсэгч оюутнуудад өгөх боломжтой тэтгэлэг байгаамаа. За тэгэхээр ямар нэгэн бол одоо шалгуур IELTS оноо тэд байх хэрэгтэй ч юм уу тиймэрхүү шалгуур бол тавиагүй. За ерөнхийдөө 6 сарын 30-наас өмнө та материалаа явуулаад оффер аваад ч юм уу ингээд авсан тохиолдолд уг тэтгэлэг одоо ингээд бүлээн зөвшөөрлөдөд авах боломжтой юм шүү. За тэгээд бакалавр, магистр, за мэргэжлийн курсууд нь болохоор $1600 тэтгэлэг аваа. За түүн дээрээс pathway буюу одоо хэлний бэлтгэлтэй бакалавр, магистр гэдэг ингээд явхлаар пакэжилж явхлаар $7200 тэтгэлэг өгж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн хэрвээ Шинзландд одоо суралцахаар сонирхож байгаа бол бидний пакэжилсэн хөтөлбөрийг илүү сонирхоорой. Англи хэлний оноо шаардахгүй. Бид нар одоо төлөөлөгч байгаа агентлаг учраас та нараас онлайнаар тест аваад төвшингийн тодорхойлоод явах боломжтой. За тэгээд хэлний бэлтгэлээр нэмэх нь бакалавр авч болно, магистр авч болно. Тэгээд дээрэс нь тэтгэлгээ аваад визэнтэй хандах боломжтой шүү. За тэгээд тэтгэлгийн талаар мэдээллийг ерөнхийдөө бол бид нар пост хэлбэрээр оруулчихъя. За тэгээд та нар тэндээс хараарай. Бас одоо дараагийн имчилгээрээ бид нар за Шинзландийн талаар одоо сүүлийн үеийн одоо визний шалгуурын талаар мэдээлэл хийн. Тэгэхээр та бүхэн мэдээллийг дэлгэрэнгүй мэдээллийг бид нартай холбогдоод онлайнаар цаг аваад холбогдоорой.